За сайн мэцэнэ их юм хүндэт үзэгчтэй ингээд Teen Talk-ийн ээлжид нэгэн дугаар эхэллээ. За тэгээд намайг их зайгадаг. Би CJC 1-р курсын оюутан. Тэгээд энэ сар 1 сарын хугацаатаагаар Монгол экологийн төвд дадлах чигчаар хийж байгаа. За сайн байцгаана уу? Намайг чин өндрөн гэдэг. Би бас их зайтай адилхан энд 1 сарын хугацаанд дадлага хийж байгаа. За би Испани улсад суралцдаг оюутан байгаа. За тэгэхээр энэхүү подкаст маань ерөнхийдөө бол баясгийн одоо хөтөлбөрт зориулсан подкаст гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр бид хоёр та бүхэнд IELTS дээр тэр болгон асуугдаад байдаггүй, тэр болгон хүмүүс мэддэггүй сонирн болон өөрсдийнхөө одоо туршлага өөрийнхөө хоримтлалаас хуваалцах болно. Тэгэхээр миний хувьд бол би өөрөө IELTS бэлж байгаа одоо энэ 4 сард өгч байгаа. Тэгээд чин өндөрлийн хувьд гэх юм бол IELTS хэдийнэ өгөөд IELTS 8 оноотой болчихсон байгаа. Тэгэхээр та одоо IELTS хэрхэн яаж бэлдсэн бэ? За би болохоор IELTS 2020 онд өгчээсэн. Одоо 4 жилийн өмнө гэсэн үг. Тэгээ тэр үедээ өгөөд 8 оноо авчихсан. За миний яг ерөнхийд нь маш энгийн одоо томоор нь ярих юм бол би хуваараа бэлтжижсэн. За тэгээд бэлтжиж байхдаа би их ихтэй онлайн ресурс ашигладаг. Тэгээ найзуудтайгаа нийлээд юм study group болж агаад айгүйх бэлддэг байсан. За тэгээ хуваараа бэлднэ гэдэг нь болохоор яг амир цэгцэхгүй за би болно гэж бодоод шууд орсон гэсэн үг биш. Харин ч бүр илүү цэгцтэй яг надад яг ямар мэдээлэл хэрэгтэй нь гэдэг интернетээс маш сайн ухаад тэгээ хүмүүсээс аягүй туршлага асуугаад за тэгж бэлдчихсэн байгаа. Тэгэхээр ер нь яг ямархуу арга ашиглаж ер нь IELTS-ийг бэлдвэл илүү үр дүнтэй байдаг вэ? Одоо зарим чинь нэг Pomodoro technique, зарим нэг annotate ч юм уу янз бүрийн одоо олон арга байдаг. Тэдрээс ер нь аль нь илүү яг ашиглахад илүү үр дүнтэй байдаг вэ? За миний бодлоор болохоор ер нь IELTS гэхгүй IELTS SAT одоо TOEFL гэдэг хүмүүс ч байгаа. Тэгэл зөндөө шалгалтууд байгаа шүү дээ. Одоо энэ IELTS SAT нэр чинь болохоор standardized testing буюу ингээд ямар нэгэн хэлний чадрыг чинь юм уу эсвэл математикийн чадрыг чинь юм уу эсвэл ямар нэгэн чадрыг чинь стандарт байдлаар шалгалтыг хэлээд байгаа. За тэгэнгүүт яг тэрэнд яаж бэлтэж болох вэ гэхээр яг тэр бол хамгийн сайн арга гэж хэлэх хэцүү. Яг л хүн болгоны сурах арга барил өөр байдаг. Жишээ нь өөрөө хэлсэн би хувьдаа айгуу сайн бэлддэг. Би хувьдаа юм хийхээрээ яг өөрийгөө би сайн мэддэг. Би яг ингэ сурдаг да гэдгээ ерөөд нь мэддэг болохоор хуваараа бэлтгэх надад одоо successful арай нэг бүтцсэн гэх юм уу. Тэгвэл зарим хүмүүс болохоор бүр яг ингэ цагт баригдаад хүмүүсээр шахуулаад тэгээ бүр ингэ амар чанга study plan гараад тэрнийхээ дагуу сурдаг ч юм уу. Тэгэхээр яг тэр гэж хэлэх бол хэцүү санагдчихээн. Тэрнээс яг өөртөө сурдаг арга олох бол хамгийн чухал. Гэхдээ мэдээж IELTS standardized testing болохоор яг мэдэх ёстой юм, чадах ёстой чадрууд гэдэг айгу нарийн угаасаа цаанаасаа байдаг. Тэрийг бол хэрвээ өөрөө судлах боломжгүй байгаа бол яг багш дээр очиод эсвэл сургалтын төв дээр очиод яг илүү зэгцтэй системтэйгээр сурвал илүү амар гэж бодож байна. Тийм. Тэгэхээр таны хувьд гэвэл та чинь Miller гэх сургалтын төвд багш идэв шүү дээ. Тэгвэл ингээд багш хүний зүгээс үзэх юм бол сурагчид яг IELTS өгч байгаа хүмүүс за ганц IELTS гэхгүй яг SAT өгч байгаа, TOEFL өгч байгаа өөр зөндөл хүмүүс байгаа шүү дээ. Тиймэрхүү хүмүүсүүд ер нь сургалтын газар очсон дээрөө эсвэл дангаараа бэлдсэн илүү дээр энэ чинь амар тэнэгэлзэтэй шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд гэх юм бол би ингээд баг Монголд байгаа бүх сургалтын төвд ингээд суугаад үзчихсэн IELTS-ийн. Тэгээ ингээд үр дүн нь зарим нь ерөөсө гардаггүй ч юм. Тэгээ одоо бол ер нь ганцаараа бэлдэж байгаа. Тэгээ ганцаараа бэлдээд нэлийн удаад тэгээд ер нь гайгүй болж эхэлж байгаа юм уу? За би юу ч гэсэн эхлээд яг саяны асуултан дээр өөрийнхөө үзэл бодлоор ер нь өөрийнхөө туршлагаар хариулчаад тэгээ чамаасаас юм асууя заяа. За түрүүн асуухтай ганцаараа бэлдсэн дээр сургалтын төвөөр бэлдсэн дээр гэж асуусан. За миний бодлоор түрүүн яг хэлсэн шүү дээ хүн болгоо өөрийн сурах арга барилтай байдаг. Зарим хүмүүс ганцаараа өөртөө сурахтаа илүү сайн байдаг бол жоохон төв судалгаа энэ төр хийдэггүй ч юм уу яг нэг өөр төрлийн хүмүүс болохоор яг сургалтын төв дээр илүү их суралцдаг. За тэгэнгүүт миний бодлоор ямар хүмүүс сургалтын төв дээр байх ёстой гэхээр хэлнийхэн төвшнгөөс хамаардаг байж магадгүй гэж бодсон би яг хүмүүсийг хараад явж байхад за жишээ нь биний сургалтын дээр болохоор B1-ээс эхлээл C2 хүртэл хүмүүс байгаа хгүй дөнгөж B1 C2-ын ялгаа нь амар их штэ яг B1 хүмүүс гэдэг чинь яг англиар ерөнхийд нь ойлгодог ерөнхийдөө ингээд
өөрийгөө жоохон илэрхийлдэг. C2 гэдэг чинь бүр native бараг л болцсон амарлаг ярьдаг. Түг так ярьцдаг хүмүүсүүд. C2 шин бараг л ингээд бүр төгс болсон ба хүмүүс шүү дээ. Ингээд тийм зүгээр ингээд хувь хүний одоо хоёулынг нь ярьж байгаа юм ярьж чинь бүр ингээд scientific юм ярьсан ингээд бүх төрлийн юм ярьж чаддаг бүр төгсөрсөн хүмүүс ч гэсэн IELTS ингээд бэлдээд өгч байгаа. Тэгэнгүүт миний анзаарснаар болохоор төвшин жоохон багтай яг IELTS өгөхөд бэлэн биш дээ. Одоо жишээ нь IELTS-ийн 7.5 8 7 он авах зорилготой мөртлөө яг хэлнийх нь үндсэн төвшин арай хүрэхгүй байгаа хүмүүс байх юм бол яг сургалтын төв дээр байсан илүү зүгээр санагдсан. Яг тэгвэл сургалтын төв чинь яг системтэйгээр яг төвшингийн ахиулангаа IELTS суралцах ёстой чадруудыг нэмэж хажуугаар нөгөөд байгаа болохоор тэгэнгүүт яг суралцаад сурцсан яг хэлний төвшин нь одоо 7-аар яг хүссэн хэмжээнд нь хүрсэн. Гэхдээ зүгээр хальт IELTS-ийн чадвар хэрэгтэй байгаа хүмүүс, IELTS-ийг тактик сурчмаар байгаа хүмүүс, IELTS яг тийм стандарт тестийг өгөхөд суралцмаар байгаа хүмүүс өөрсдөө байвал хуваараа бэлтжиж бас болно гэж бодсон. Яг тэгвэл IELTS-ийн шалгалт сургалтууд чинь бас жоохон үнтэйгийн хувьд үнтэй, цаг авахын хувьд цаг аван тий. Яг хүн болгонд боломж авахгүй болохоор яг өөрийгөө эхлээд онцлоод эсвэл хүн дээр очиж өөрийгөө онцлуулад тэгээд яг ингэ бодоо за би ганцаараа бэлтүүл яг би яг бэлтэх үү эсвэл үгүй юу бэлтэнгээл яриад яваад ах юм уу гэл тиймэрхэн байгаа шүү дээ. Бас зөндөө тийм хүмүүсэд яг за одоо бэлтэндээ за одоо өгөндөө одоо л ингээл тэгсэн мөрч ерөөс юм хийдгүү. За тиймэрхүү маягийн сурдаг хүмүүс ахын бол мэдээ сургалтын төв дээр очсон хамаагүй амар гэж бодож байна. За тэгээд би түрүүн чамаас асуулт асууя гэж бодсон. Яг Монголын өөр сургалтын төвүүдээр явхад яг ямар арга барил барьж байна. Тэгээд яг аль нь чамд effective одоо дэжгүй байсан санагдсан. Ер нь бол нэлийн нийтлэг яг хийх сургалтын төвүүдээр яваад хахаар дандаа л нэг зүгээр ингээд шинэ үг цээжлүүлээл тэгээд ингээд нэг хатар шахахгүй зүгээр сул тавиал явчихдаг. Тэг жоохон нэг тиймэрхүү хандлагатай санагдсан. Тэгээд нэг гой санагдаг зүйл нь амар их орчуулга хийлэгдэг. Тэгээ орчуулга хийлэгдэх нь юу нэг агуу сонирхолтой. Тэгээд тэндээс ер нь л бас хэрэгтэй юмнууд авчдаг. Тэгээд зарим сургуулийн төвүүд нь жоохон ингээд данцгаараа хайчдаг сурагчтайгаа ингээд тоглоом болгоод ингээд хайчдаг. Ер нь нэг зөвхөн орчуулдаг хэсэг нь л агуу сонирхолтой. Нэг бусад яг ингээд бусад чадвар хөгжүүлэх хэсэг дээр ярих юм бол нэг хатар тийм гоцгой тийм бол байгаагүй. За орчуулах тэгээ би бас яг хүмүүс ирхийлэгдэг өөрөө ч гэсэн яг сурч байхдаа айгу хийсэн юм яг гэвэл яг 4 цаг л үзээд ахаар яг IELTS-ийн төвшин бол огцом ахихгүй яг тэгвэл анзаарснаар ер нь бол яг цамдсан ч гэсэн байдаг бах яг хангалттай дүрмүүдээ бүгдийг үзэх үзээд мэддэг бол тэгтээ тэр бас уншиж ойлгох сонсож ойлгох тэг өөрийгөө зэгцтэй илэрхийлэх тийм чадруудад тийм бусад нэмэлт чадруудад суралцаагүй байгаа хүмүүс бол нэг 6.5 6 дээр гацчихна тэрийдээ дүрмээсээ мэддэг тэрийг гिचсэн. За тэгэхээр яг суралцах хамгийн одоо effective арга гэхээр нөгөө тийм техникүүдээс илүү яг юун дээр яг юу гэлүү чухалчилж суралцах вэ гэхээр миний бодлоор тэр түрүүний хэлсэн яг орчуулах гэсэн шүү дээ. Орчуулна гэдэг чинь бол ойлгох гэсэн юу байгаа шүү дээ. Чадварыг ил давхар хөгжүүлээд байгаа гэсэн үг. Тийм тэгэхээр тэр ойлгож унших чадварууд дээр маш анхаарах хэрэгтэй. Тэгвэл илүү дэжгүй яг оноогоо огцом дээшлүүлэх боломжтой гэж бодсон. Яг тэгвэл би ингээл харж байхад хүмүүс болохоор яг нэг төвшин нь жоохон ингээл одоо A1-ээс B1 рүү өсөрөхөд айгу амархан шүү дээ. Ингээд ер нь бол харцангуй гайгүй. Тэнгүүд ингээд жоохон дээшлээд ирэнгүүт ингээд жоохон гацаад ирж байгаа. Тэгээд B1-ээс яг дээшлэх нэлийн хүмүүсүүд гацаад бараг жил гарan зогсчихдээ шүү. Тийм. Тэгээд тэр чинь болохоор нөгөө нэг сурах хэвээр юм сурч үзэх хэвээр юм үзсэн. Харин тэр нарийн чадруудыг тэр хэрэглээний чадруудаа сайжруулах шаардлагатай байгаа л гэсэн үг. Тэгэхээр сургалтын төв хайж байгаа бол яг тиймэрхүү зөвхөн дүрм зөвхөн одоо нэг л бэдгэл юм хийгээд байдгүй тэр нарийн яг фундаментал бүр ингээд томоор нь чадрыг нь өсгөх тийм хөтөлбөртэй зүйлүүд тийм хөтөлбөртэй сургалтууд байвал дэжгүй гэж санал болгож байна. Гэхдээ мэдээж хоёлоо гэлс нэг юм хэлж би. Гэхдээ мэдээж бит хоёр бүр яг бүр сайн амар тэг инг гэж бол хийж болохгүй гэдэг л түрүү хэлсэн хүн болгон өөрийн сурах арга барилтай энэ зөвхөн бит хоёрын
Өөртөө өнцөг өөртөө үдэл бодол тэгээд туршлагаасаа давхар хаалцж байгаа гэдэг бити мартаарай заа. За тэгэхээр яг багш хүний өнцгөөс одоо ойлаа нэг юм яриа л да. Одоо яг сургуулийн төвд ингээ багшлж байгаа штэ. Тэнгүүд ер нь хийхтэй хүүхдүүд яг IELTS ингээ бэлдэж эхэлж байхдаа ер нь яг юун дээр хамгийн их алдаж байна? За хамгийн түрүүнд хамгийн их алддаг юм гэх юм бол яг expectation гэж бодож байна. Бүр ингээл юу шалгалт руу орохынхаа өмнө хүн өөрийнхөө төвшнөө яг миний хэлний төвшин тэнд байгаа. Хэлний төвшин бодохдоо IELTS дээр чинь 4 чадвар байгаа шүү дээ. Чадвараас мэдэх ёстой гэж бодсон. Яг за би хүн ингээл яг IELTS бэлдэж эхлэхдээ эхлээд өөрийгөө шинжлэх хэрэгтэй. Тэр нь эхлээд шинжилдэггүй шууд сургалтын төв дээр очиод за би нэг энэ хавцаадаа тэгэл би одоо нэг 8 авчмаар байна. Гэнгээ нэг тийм expectation-ын зөрөөд идэг. Тэгэнгүүт яг өөрийгөө яг хаана байна? Тэгээ би яг хаашаа очимоор байна гэдгээ мэдчихсэн тохиолдолд яг дараа нь тийш очихын тулд би тийм чадварууд дээр ажиллана гэдэг нь нарийн харагдаад эхлэн штэ. Тэгэхээр илүү цаг алдахгүй. Тэг ингээл баахан сургалтын төвөөр явахгүй. Ингээл юу болоод байгаа мэдгэхгүй ингээл амар нэг IELTS гэх нэг юмнаас ингээ айгаал яваад байхгүй. Жижиг чадварууд дээр ажиллаад явна гэж тэгж хардаг би. За тэгэнгүүт нөө түрүү ярьсан одоо би зарим хүмүүс тэгэл би яг сургалтаа эхлэхдээ хүмүүсээс асуудаг хамгийн ихний өдөр яг 4 чадрын чинь тэрг өөрийгөө үнэл гээд тэгэнгүүт хүмүүс би болохоор би анх өөрөө бэлдэж эхлэхдээ speaking жоохон муусан, listening муусан. Тэр reading writing гайгүй яагаад гэвэл би англи хэлийг ингээ бичиж уншиж сурсан. Ингээд яг immersive гээд гадаад хүмүүстэй байгаа ч юм эсвэл англиар ярьдаг найзтай байхаас илүү тэрнээсээ болоод миний чадвар нөгөө хоёр дээр жоохон муу идэг байсан. За тэрийгээ би ойлгочоод тэр хоёр дээрээ тулгуурлаж ажилладаг байсан гэсэн үг. Тэгэхээр эхний алдаа нь тэр гэж бодож, тэрийг яаж залруулж болох вэ гэхээр эрвээ хуваараа бэлдэж байгаа юм бол тэрэн дээр өөрийгөө ажиллаад study plan-а гаргахтаа нэгэн дээр илүү төлхөө анхаарад харин сургалтын төвд байгаа бол багш дээрээ заавал очиод би миний яг энэ чадвар л жоохон ингэж байгаа. Тэгээд миний энэ чадвар дээр жоохон анхаарат өгөөг өөрийнхөө араас жоохон гүдэг. Багшаас мэдээж багш нь ингээл туслая энэ хүнийг дажгүй оноо ахуулчих, дажгүй тэтгэлэг ахуулчих гэсэн сэтгэлтэйгээр багшилж байгаа болохоор санаа зовхгүй. За миний яг энэ чадвар л ингэж байгаа шүү гэдгээ маш тодорхой хэлэх хэрэгтэй гэж би боддог. За тэгэхээр одоо ингээд хүмүүс чинь бас нэг IELTS сургалтанд суугаад одоо ингээд өндөр оноо авч байгаа шүү дээ. Тэнгүүтэл өндөр оноо авангуудаа л баг гатгшаа тэтгэл баг 100% гэж бодчихдог. Энэ талаар юу хаалцааж ер нь өргөөсгөл ойлголт уу эсвэл яг үнэхээр үнэн зөв ойлголт уу? За наад чинь маш олон хариулттай асуулт гэж би бодож байна. За би болохоор өөрөө яг 10 жил тахта маш их тэтгэлэг судалтайгаа гадагшаа авны зорьсон байсан болохоор тэгтээ бас хамгийн чухал юмд гадагшаа авны тэтгэлэг авна гэдэг чинь маш том зүйл шүү дээ. Тэгэнгүүт ингээ маш олон шалгууртай. Тэр шалгууруудын зөвхөн нэг нь л одоо 10%, 20% нь л IELTS байдаг. IELTS оноо авлаагүй гадагшаа явна гэдэг нь бас өрөөсгөл ойлголт. Гэхдээ мэдээж тэглээгээд IELTS хаяад явчих болохгүй. Хэлний чадвараа сайжруулна. Яг бол IELTS бэлдэж явах явцдаа хэлний ерөнхий чадвараа сайжруулж байгаа болохоор дараанаас очиод гадаад орнд очиод хэрэгтэй гэж боддог. За асуулт нь юу байлаа? Дэлгэж. Ер нь IELTS ер нь гадаадд яг сурах зүйн тэтгэлэг ер нь олдох уугүй гэсэн. Тэнгүүтээ улсаасаа хамаарна. Жишээ нь миний ойлгосноор одоо жишээ нь Унгар гээл засгийн газрын тэтгэлгүүд байгаа шүү дээ. Тэр засгийн газрын тэтгэлгүүд дээр болохоор IELTS нь өндөр оноо авах юм бол тэтгэлэг авах шанс нь маш огцом их өснө. Харин хувийн сургуулийн тэтгэлгүүд авах юм бол ер нь яг нэг threshold аваад одоо нэг 6.5 байх хэвээр 6 байх хэвээр 7 байх хэвээр тэрийг л давсан байх юм бол нэг амар анзаарч үзэхгүй 6.5 давсан байх 9 авах хоёр нэг ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр яг 7.5 гэж хангалттай оноо авсан байж дараа нь би заавал дээшлүүлнэ сайжруулнаа гэд байх бол дэмий санагддаг. Гэхдээ мэдээж зорилгоос хамаарна. Тийм тэгэхээр ер нь бол яг чухал зүйл гэдэг нь үнэ. Гэхдээ хамгийн чухал уу гэвэл үгүй. За тэгвэл одоо нөгөө нэг IELTS бэлтэж байгаа зөндөө олон хүүхдүүд байгаа да. Тэнгүүд хэрэгтэй хэрэггүй асар их материалууд байгаа яг IELTS. Тэгэхээр одоо яг их санал болох материалууд байгаа юу болцооч. За
санал болгох материал би яг шууд бодоод хэлж бол мэдэхгүй нэр мэрээр нь. Гэхдээ төвшнгөөсөө дахиад хамаарна. Одоо яг хэлний ерөнхий төвшнгөө сайжруулж байгаа одоо яг шууд IELTS руугаа ороход бэлэн биш байгаа хүмүүс байх юм бол ерөнхий чадвараа сайжруулах материалууд орно гэсэн үг. Тэгээд яг IELTS өгөхөд бэлэн болсон хүмүүс жоохон тэрнээ танилцаж эхэлж байгаа бол нэг ногоон үнээр нэрийг мэдэхгүй байна. Магадгүй би дараа нь хэлээд тэгээд зургаар нь оруулж подкастн дээр бичлэг дээр нь оруулж болох байх. Гэхдээ нэг ногоон ном байдаг Green Reading and Writing гэдэг RNW гэдэг нэг ногоон ном байдаг. Тэр болохоор маш энгийн, маш амархан дасгал ажлууд маш амархан. Гэхдээ тэрийг хийснээр нөгөө нэг одоо техникүүд байгаа штэ тийм асуултанд тэгж хариулах хэрэгтэй гэдэг тэр техникүүдтэйгээ энгийнээр ингээд танилцчихдаг гэсэн үг. За тэрийг хийснийхаа дараа нөгөө Кембриж өөрийнх нь юмнууд нөгөө 4-18 цуврал ном уу? Тийм. Тэр чинь гэхдээ мок нь тий зөвхөн мокууд байдаг нь тий. Тийм зөвхөн мокууд. Яг жил жилийн нөгөө шалгах цаахан тестүүд байдаг. Тэр нь бүр дараа. Бүр дараа юм уу? Тэрний өмнө болохоор бас нэг зөвхөн яг Cambridge Reading Writing гэдэг скил болгоноор нь тус нь хуваацсан номнууд байдаг. Тийм тэгээд тэрийгээ хийчээд за тэгээд мок руу орно гэсэн. Тэнгүүд ингээд төвшин архи тусам материал нь өөрөөлөд байгаа. Тийм. Тэнгүүд яг IELTS өгөхөд бэлэн болцсон гэж бодож байгаа. Ер нь тийм гайгүй англи хэлтэйгээ өөрийгөө бодсон хүмүүс бол шууд бараг мок руугаа орсон. Тэгээд яг тэгвэл моко хийж байгаа явцдаа тэр сурсан стратегиудаа яг ашиглаж дадлшуулаад болгочтой гэж үү? За одоо энд ингэдэгтэй гэж бодхоос илүү яг тэрийг эдгэж хэрэгжилж чаддаг ах хэвээр. Тэгэхээр маш сайн хийх гэдэг байнга тэр моко хийх хэрэгтэй. Тэгээ бас нэг түрүү нөгөө нэг хүмүүс их гаргадаг алдаа гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр нэмэх нэг юм сая ярьж байхдаа бодсон болохоор нэг зөвхөн IELTS-ийг ингээд ерөнхий англи хэлнээсээ тусад нь ойлголт шиг бодож гэх юм уу. Яг л тэр хоёр нэг штэ одоо ерөнхий англи хэлээ сайжруулах юм бол IELTS тодорхой хэмжээнд сайжирна. IELTS-д бэлдэж байхдаа ерөнхий англи хэл нь бас сайжирна гэд. Тэгэхгүй ингээд саль тусна ягаад тэгээд тэгээ болоогүй байхдаа зөвхөн IELTS-д бэлдэн гэл яг IELTS-ийн дэм стандарт ингээд нэг юм хаашсан шахсан яг нэг хэвийн юмар бэлдээд байж бас болохгүй. Тэгэхээр яг тэрнийхээ хажуугаар ерөнхий англи хэлээ сайжруулах юм дандаа хийж явах хэрэгтэй гэж боддог. Яг унших, сонсох, хүнтэй юм ярих, бичих тэднийг ер нь л бараг хүмүүс ч IELTS гэхээр нэг ерөнхий англи хэлээс бүр ингээд тасарчихсан хол зүйл гэж юу амар зүйлүүд бүр ингээд шантраад идэв шүү дээ. Тийм. Тэгэхээр бас тийм биш байгаа байхгүй юу? Тийм. За чи болохоор яг яаж юм? Яг ямар хөө процесстэй бэлтэж байна? Би бол Omegle гэдэг шүү дээ. Тэрүүгээр спикингээ ер нь бол бэлтждэг. Ганц хоёр ингээд гадаад хүмүүсээс харчих юм бол тэр хүмүүс би ингээд удахгүй IELTS өгч байгаа, ийм байгаа, тийм байгаа. Тэгээд ингээд хамт спикингээ бэлдээд намайг жоох ингээд үнэлээд өгч болох уу гэд ярьцдаг. Тэнгүүт ингээд амар өдөөс хөрхөн зөвшөөрөө зарим нь хөрх тэгээд зарим нь скипчсэн юм байлээ. Тэгээд reading дээр бол яг өөрийнхөө чаддаг хэмжээнээсээ илүү төвшний зүйлсүүдийг амар их уншдаг. Жишээ нь одоо яг Sapiens ч юм уу. Sapiens ерөнхийдөө бол жоохон хүнд зэргийн ном шүү дээ. Нилийн түүх, нилийн албаны бичлэлтэй. Тэнгүүд сэдвүүнээс хүнд болох. Тийм, сэдвүүнээс нилийн хүнд. Тэнгүүд яг team ном барьж аваад дор хаяж 2-3 удаа ингэ дараалал шууд ингэ уншчихдаг. Тэгэхээр ер нь давхар бас ер нь аливаа ямар нэгэн зүйлийг ойлгох ухаан маань ер нь жоохон гайг болчдөг. Тэгээд ойлгох чадвар айгүй. Тийм. Тэгээд listening дээр бол дандаа кино ч юм уу дуртай зүйлээ ер нь тогтмол үздэг. Гэхдээ тэрийг ер нь жоохон академик хэлбэрээр ер нь л ашиглахыг нэлээд зорддог. Тийм. Тэгээд writing бол угаасаа жоохон хэцүү. Тийм, writing хэцүү. Тийм. Тэг яг уу writing дээр за яалтчгүй ингээд жоохон ингээд шалгуулах ч юм уу тэг хэрэгтэй болж юм бол ChatGPT гэ байгаа шүү дээ. Тиймэрхүү зүйлсүүдэд ингээд яг өөрөө юуг ингээд эсээгээ PDF болгож аваад шууд явуулчихдаг. Тэнгүүд ингээд тэнцээ ийм алдаа байна. Энийг засах хэрэгтэй. Чи тийм цагийг илүү их үзэх хэрэгтэй. За чинийх ингээд overall ер нь тэдэд авчгаар байна гэд ер нь тэрийг нь илүү их гаргаад өгчдөг. Тэгээ нөгөө Grammarly бас надад амар тусалдаг гэсэн. Яг нөгөө нэг зөв бичих дүрмийг шалгаад өгчдөг тийм. Дүрм тэгээд spelling гэдэг. Яг нь spelling жоохон муу яадаг бол тэрэндээ дасаад муу зан сураад тэгээд худлаа буруу бичиг өгсөн цасаад өгчдөг болохоор ингээд зөвхөн сурдаг. Тэр бол надад тийг санагцсан. Харин яг өгүүлбэрийн бүтэц тэгээд дүрмийн хувьд бол
маш дэжгүй яг ингээ өөрийнхөө санамсруу гаргаад идэг алдаануудаа анзаарахад айгүй дэжгүй юм байлээ. Тэгэхээр Grammarly татаал тэр чинь үнэгүй юм чинь. Тэгэл ямар ч хамаагүй юм бичиж явж байхдаа ингээд харагдан. Жишээ нь би болохоор яг одоо санахгүй байна. Гэхдээ ингээд нэг юм дээр байнга алдаад байдаг байсан бэл тэргээж өөрөө мэдэхгүй намайг ингээд хүн засахгүй байгаа юм чинь. Тэнгүүд ингээд байнга Grammarly дээр юм бичээд байгаа. Тэр ингээд байнга тэр нь л буруу харагдаад байгаа болохоор би ингээд анзаарчихж байгаа байхгүй. Өө миний би ингээд юм байна. Ингээд буруу сурцсан байна гэд. Тэгэхээр бас тийм юм дэжгүй. Тийм. Тэгээд тэр AI ашигладаг чинь амар дэжгүй сайн байна. Намайг бэлж яах чинь байгаагүй шүү дээ. Тийм. Бараг сайхнаас гарч ирсэн шүү дээ. Тэнгүүд амар сайн ашиглаж байгаа байхгүй AI. Ихэн зөв. Тэгэл олноос эсэний бүтцээ энэ төргээл зөндөө шалгуулдаг юм байгаа тийм. Тийм ер нь бүгдийг шалгуулдаг. За тэгэхээр одоо яг сургалтын төвд суух яг бие дааж бэлдэх хоёрын ер нь бол давуу бол сул талын тухай ярилцъя л да. Тэр яг сургалтын төвд ингээд яг очиж ингээд сууж бэлдэх нь ер нь ямар давуу талтай вэ? Бас ямар сул талтай вэ? За сургалтын төвд очихоор одоо хамгийн ойлгомжтой энгийн юм бахан бол ингээ хажууд бас тийм мотивацтай адилхан юм хийх хүсэлтэй хүмүүс байгаа болохоор илүү мотивацтай байдаг гэж магадгүй. Гэхдээ тэгээ бас илүү системтэй бэлтгэхэд илүү амархан байж магадгүй. Яг бол тэр хүмүүсийн туршлагатай тэгээ олон удаа тэр хичээлээ заасан байгаа болохоор нэмээд олж мэдэж чадахгүй, хайж олж чадахгүй resource бидэж олтон тий. Харин суул тал нь болохоор миний бодлоор яг тийм structureтэй нэг л заадаг юмд баригдчихэж магадгүй. Тэгээд багш нараас сайн уу муу юу гэл нэг тиймэрхүү бас зөндөө харах мэдэх юмнууд байх. Тэгэхээр айгүй судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд илүү жоохон баригдмаас сурна л гэсэн үг. Яг өөрөө хөтөлбөр зохиогоо за би яг энийг сурмаар байна гэд бодож явхаас тий ойлгомж хэлсэн үү? Энэ гай ойлгомжтой. За тэгээд бас сургалтын төвүүд нэг ангитай хэдэн хүүхэдтэй байгаа. Нэгээр нь тусдаа ингээд царайгаа харалцааж багш нэг чиний энэ за нэг ийм сул талтай энэ дээр нь ажиллачий даа гэсэн тийм цаг зав анхаарал халамжийг хүрхгүй юу гэд тийм байгаа. Харин хуваараа бэлтгээд болохоор түрүүн хэлсэн жоохон мотивацтай байх хэцүү, structureтэй байх хэцүү гэж бодож байна. Хувь хүнээсээ шалтгаална. Нөгөө талаар болохоор яг өөр хөтөлбөрийг ягаа за би яг энэ дээр л анхааръя да гэдэг юм аа. Айгуу сайн анхаарад явхад илүү flexible нөгөө одоо суралцахтаа яг л сурмаар байгаа юм аа сурна. Илүү юмд мөнгө цаг өрөхгүй байна гэсэн үг. Гэхдээ ганцаараа сурж байгаа хүмүүст анхаарч мэдэх ёстой юм гэх юм бол бусад хүнээс ингээд санаа зовж ичиж байхгүйгээр ингээл юм асуугаал тий миний хэсэг засаад өг мэдээж ChatGPT гээл тэд нар бол мэргэжлийн амар сайн засаж байгаа. Гэхдээ нөгөө талаас хүнээс авах чинь шал өөр штэ. За нэг чинь нэг харилцан яриа ингээд нэг ямар харилцан яриа үлдчихэр хүмүүс амар амарх ойлгочтой штэ. Тэгэхээр хүнээс чи санаа зовхгүйгээр хин дээр ч хамаагүй очивол миний нэг хараад өгсөл хоёлаа нэг speaking session явчих гээл тиймэрхүү эдвэхтэй санаачлагтай өөрийнхөө араас гүдэг өөрөө төлөө гүдэг байх хэрэгтэй болоо гэж боддог. Яг ганцаараа бэлдэж байгаа хүмүүс. За тэгэхээр одоо яг 8 авсан хүн ер нь IELTS-ийн одоо тус бүр ингээд бүх ингээд скил дээр хэрхэн яаж бэлдсэнийг сонирхъя л да. За 4 скил байгаа те бүгд хийж байгаа reading, writing, listening, speaking. Speaking гэмээр. За гэхдээ нөө түрүүн би зөндөө хэлсэн ингээл байнгалтай ингээд хог үнээсээ шалтгаалдаг гээд миний яг background яг англи хэлээр сурч ирсэн, эзээ сурч ирсэн гэдгээ эхлээд ярьчих гэж бодлоо. Тэгвэл яг илүү контекстээр ойлгох бах. Би болохоор яг нэг англи хэлээр хичээл ордог сургууль, ахлах сургуультай сурсан байхгүй юу? Миний багааны дунд анги болохоор Монгол юу сургууль байсан. Англи хэл нэг сайн ордоггүй. Тэгээд тэр үедээ болохоор би аюух ном уншдаг, кино үздэг байсан. Тэнгүүд ингээ хэлэнд юу байгаа хгүй ингээд ордог, гардаг гэх нэг юм байгаа хгүй юу? Одоо ордог гэхээр ойлгомжтойгоос ингээд унших, сонсох. Ингээд зүгээр хэлний чинь мэлээ ингээд input ингээд толгоонд орж ирж байгаа. Тэгэхээр тэрийг process хийгээд ингээ ойлгоход илүү амар. Гардаг чадрууд гэхээр ярих, бичих, багаа зэрэг ингээд дотроо бодоод
тэрийг гаргах тэгэхээр илүү хэцүү. Тэнгүүд миний нөгөө хоёр чадвар жоохон гайгүй хөгжсөн байсан. Тэгээд би ахлах сургуульд ороод манай ахлах сургууль болохоор Монгол Тэмүүлэл гээд юу Кембрижийн хичээл ордог байсан байхгүй юу. Тэгэнгүүт тэрэн дээр бид нар ингээ англи хэлээр заавал эссе айгүйх бичдэг. Би өөрөө болохоор нийгмийн чиглэл сонирхолтой болохоор айгүйх нийгмийн чиглэлийн хичээл сонирх аваад тэг шалгалтанд дандаа эссе бичдэг. Тэгээд би тэгэх явцдаа ер нь бол writing маань айгүй сайжирсан байх гэж бодсон. Тэрэн дээр нэмээд манай багш болохоор бизнесийн багш ингээд та нар ингээ IELTS майл зүгэн ер нь цааш эссе бич сурна юм болохоор эссений бүтцээ маш сайн ойлгоод ав гэд бүр багаас 9-9 дугаар ангиас тэгээд эссений бүтэц аягүй заадаг байсан. Одоо яг манай юу ааш тэ ингээл эхлэл төгсгөл гол тэгээд ингээд маш мөрнөлгөл. Яг IELTS эссений онцлог нь болохоор эхлэлдээ болохоор яг юуны тухайд ярих гэж байна гэдгийг тайлбарлаад тэгээ за манай эссений юм байгааг эссенийхээ бүтцийн ерөнхийд нь эхлэл дээр багтаач нь дунд хэсэг дээр болохоор тэр эхлэл дээр бичсэн ерөнхий санаагаа дэлгэрүүлэхдээ санаагаа бичлээ, анализ хийлээ, жишээ явуулаа маш structured, маш юм цэгцтэй бичих хэвээр. Тэгээд төгсгөл дээр болохоор бүгдийг ингэ базаад болгоно гэл. Тэгээд яг нэг тийм цэгцтэй эсэний бүтцийг сураад авсан болохоор миний англи хэл сайжрах тусам яг тэрийгэ бариад тэгэл гайгүй болоод исэн гэсэн үг. За тэгэхээр writing дээр болохоор бүтцээсээ ойлгох хэрэгтэй. Тэгээ мэдээж бүтцээсээ ойлгодог ярьд мэддэг байсан ч гэсэн бичих гэдэг маань өөр штэ. Тийм ер нь. Тийм. Жохон хэцүү. Тийм жохон хэцүү болохоор ер нь бол байнга бичээд авах хэрэгтэй. Тэгээд монголоор бодцоод тэрийг англиар орчуулж бичиж болохгүй. Тэгэх юм бол амар модон сонсогддог. Амар модон уншигддаг. Тийм. Ингээд би ер нь жохон тийм штэ. Тийм. Тэгэхээр жохон ингээд айгүй модон уншигддаг. Тэгээ ингээд өгүүлбэрийн бүтцэн жохон өөр ингээд нэг л өөр. Тэрхийн тулд яг англиар сэтгэл яг англи юм уншичаад дараа нь тэрийг summary хийдэг ч юм уу. Одоо summarize хийгээл тэ тэрийг одоо энэ дээр нэг иймэрхүү юм гарсандаа гэд маш ингээ базааж бичдэг ч юм уу. Эсвэл дуурайж бичдэг ч юм уу гэд ингээ шууд монголоос англи руу эсвэл ямар нэгэн хэлээр өөр хэл сурж байгаа бол тэр хоёрыг харьцуулж биш сурж байгаа хэлээрээ сэтгэх байдлаар хэл сурах хэрэгтэй ер нь бол. Тэгэхээр writing дээр монгол өгүүлбэр англиар орчуулаад бичих юм бол writing дээр 4 skill чардж байгаа байхгүй юу? Үгийн сан дүрм үгийн сан дүрм эсэний бүтэц тэгэнгүүт хамгийн сүүлийнх нь болохоор тэр яг native хүн шиг бичиж гин үгүй юу? Яг хэлэндээ ингээд бүр орсон байна уу гэх тэр энгийн үгээр тайлбарлах юм бол тэнгүүд мэдээж нөгөө 3 сайн бичсэн тэрэн дээр оноо алдаад байгаа зэрэг нэг. Тэгэхээр тэгэхээр ер нь бол нэг англиар сэтгэж бичих, writing дээр тэгж бэлтэж болно. Speaking дээр түрүүн хэлсэн бид нар ч юусэн англиар ярих ингээд opportunity олддгүй шүү дээ. Боломж олддгүй. Би болохоор айгүйх волонтер хийдэг. Ер нь л гадуур дотор ингээд байж ах туртай байхгүй юу? Хүмүүстэй юм ярилцаал. Тэгээд би ингээд одоо бол тэгж чадахгүй. Би жоохон мата яаж тийм байдгаас мэдгүй ингээд кофе шоп энэ гадаад хүн байх юм бол шууд очингуудаа ингээд игэ бургерээ хэлчихдэг. Одоо л арай тэгж болохгүй. Тэр үед одоо яатсан зийсэн гэхгүй. Тэгдэг байсан. Тэгээд нөгөө волонтер хийгээд гадаад хүмүүст гайд энэ төр аяг хийдэг. Тэнгүүт ингээ би англиар ойлгож уншаал бичээд байгаа мөртлөө ярих гэхээр гацаад байдаг байсан. Тэр мань жоохон багассан. Ингээд юу н ярихаа сайжруулах гэвэл ярих л хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл ам ивэлдэггүй. Тэгэхээр тэрийг бол ярих, бичгээ сайжруулах бичих. Ер нь л ингээ дадал гэсэн үг. Ер нь л их дадалцуулах хэрэгтэй юм байна шүү дээ бүндөө. Тэгвэл ер нь айл чадвар нь л сайжраад цуг явчих юм байна. Ер нь яг ингээд одоо нөгөө нэг уншиж байгаа зүйлс одоо ингээд reading skill-ийг сайжруулах гэдэг юм хүмүүс байгаа шүү дээ. Ер нь одоо яг тхийн тулд ямар хуу сэдвтэй зүйлсүүдийг ер нь тулгуун унших нь илүү зүгээр вэ? За зорилгоос хамаарна гэж бодож байна. Жишээ нь IELTS яг бүр тулцсан хүмүүс байгаа шүү дээ. За одоо дараа сар өгөн, дараа 2 сарын дараа өгөн гэх бүр тэгээд тулцсан хүмүүс ахын бол мэдээж IELTS дээр орж ирдэг жоохон scientific жоохон хэцүү дээ мэдээ BBC, New York Times гэл мэдээний жоохон хэцүү юм үзэл яг тэг хэрэгтэй үл илүү үр дүнтэй. Харин нөгөө талаар бүгдээрингийн англи ерөнхийдөө сайжруулъя гэсэн тийм зорилготой бол бүх л юм шүү. Тэрийг зорилгоос ол гэсэн үг. За тэгэхээр одоо хоёулынх нь хугацаа ер нь бол дуусж байна. За тэгэхээр одоо сүүлийн хэсэг буюу одоо яг IELTS өгөхөд бэлдэж байгаа хүмүүст яг гоё зориулаад өөрийнхөө туршлагыг гоё ингээ тий бүр ингээ баттгаа гоё ингээ
тайлбарлаад өгөөч. Гой зөвлөмж хэлээд өгөөч. Тэгвэл яач сая хоёлаа ярьсан юмудаа базаад тэгээд жоохон урам зориг өгөх талаар юм хэлээ. За түрүүн хэлсэн бид нар ингээд яг сурах арга барил айгуу чухал байдаг. Тэгэхлээр хамгийн түрүүнд айлцаа сайн өгөө гэд бодож байгаа бол эхлээд өөрийнхөө төвшинг мэддэг байх хэрэгтэй гэдэг тий. Төвшингээ мэдчихээд дараа нь надад ийм чадвар хэрэгтэй байна. Би энэ дээр ажиллах хэрэгтэй байна гэд тэгээд нэг нэгээр нь тэрийг судална. Ер нь бол маш их судалгаа цаг хугацаа орно. Гэхдээ тэр нь хэцүү бол чадахгүй гэсэн үг бол биш. Нэгэнд зорьсон, нэгэнд хийн гэж бодсон, нэгэнд айгүй өндөр төлбөртэй болсон юм шүү дээ. Төлбөрөө төлцөн бүр нэг тийм бүр ингэ шийдсэн л бол одоо хийхээс өөр аргагүй шүү дээ. Тийм болохоор аль болох хамгийн ингээл өөртөө байгаа бүх юмуд өгөөл бүх цаг хугацаа аль болох гэлс амжуулаад явна гэж бодоод өөртөө итгэл төсөж чадахгүй тэ үгүйдээ за би нэг тэр л авандаа гэж өөрийгөө жоохон тий тэхгүйгээр би чаднаа би тэр оноо авнаа гэх тэрэндээ их зориод маш цэгцтэйгээр мэдлэгтэйгээр бас цаг хугацаагаа хэмнсэн байдлаар бэлдээрээ. Тэгээ бэлдэх маш олон хүмүүс бэлдэж болох маш олон аргууд түрүү нэг нэгээр нь ерөнхийд нь ярьсан сургалтын төвд сурмаар байвал тийм түрүүний ярьсан зүйлүүдээ бодож байгаа сургалтын төв хайж болно. Эсвэл ганцаараа сурмаар байвал зөндөө бол юм байгаа. Тэгээл ер нь хүмүүс рүү reach out хийгээл асуугаал маш олон боломж байгаа. Өөртөө тохирсноо сайн хайгаж болоорой гэл тэгэл бүгдийг нь амжилт. Тэгээ төсөлднөө хэлгээд бүгд заавал тууштай байгаарай. Тэгээ тууштай байхгүй ингэ шантраад ах юм бол дандаа 6 өгш. Мөхөө 6-аар сүрдүүлээд. За тэгээд манай Teen Talk подкастыг сонссон. Та бүхэнд баярлалаа. За тэгээд удахгүй IELTS-д өгч байгаа. IELTS-удахгүй өгч байгаа бүх хүмүүст нь бүгдэнд нь амжилт. За тэгээд бүгдэнд нь 8 оноо өгсөн. Bye.